Бага ангийн сурагчдын эцэг эх асран хамгаалагчдад 2 удаагийн сургалт орсноор тэдний бага ангийн сурагчдын өөрсдийн хүүхдүүдийн гэрийн даалгаварт оролцох оролцоо нэмэгдсэн. Үнд үндэслэн багш нар судлагдхуун хоорондын уялдаатай даалгавар өгснөөр суралцагч хичээл хийх сонирхол, дадал хэвшил, хичээлд хандах хандлага нэмэгдсэн. Мөн гэрийн даалгаварт хичээл хоорондын уялдаа холбоотой даалгавар өгөх нь ачааллыг багасгаж, гэрийн даалгаварт зарцуулах хугацаа багассан. Хөгжлийн онцлог ялгаатай суралцж байгаа сурагцагчдад ялгаатай даалгавар боловсруулж өгснөөр өөртөө тохирсон даалгаврыг гүйцэтгэж байгаа тул даалгавраа хийх дуртай болсон. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдтэй сонирхолтой даалгаврыг хамтран хийх явцдаа олон зүйлийг ойлгож, багштай хамтран ажиллах эргэх холбоо сайжирч байсан. Эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоо нэмэгдэж байгааг дараагийн шинэ агуулгын зөвлөмж өгөх хугацааг хүлээж байгаагаас харах боломжтой байна.